Америк нэгдсэн улс болон Иран улсууд гал зогсоох урьдчилсан гэрээнд гарын үсэг зурлаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп их 7-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Францад хүрэлцэн ирэх үед уг гэрээг үзгэлсэн тухайга зарласан юм. Ингээд Баасан гарагт Швейцарын Женев хотод болох албан ёсны гарын үсэг зурах ёслолд Америк нэгдсэн улсыг төлөөлөн дэд ерөнхийлөгч JD Vance оролцохоор болжээ. Энэхүү санамж өчгийг баталснаар доод тал нь 7,000 хүний амьд хүрсэн дайн энхүү зогсож байна. Мөн дэлхийн газрын тосны худалдааны 5/1 дамжин өнгөрдөг Ормузын хоолойг дахин нээхээр тусгасан бөгөөд өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үн сүүлийн 3 сарын хугацаанд хамгийн доод түвшинд хүрээд байна. Тус гэрээгээр өнгөрсөн 4-р сард байгуулсан хоёр улсын хэврэг гал зогсоох тохиролцоог дахин 60 хоногоор сонгож байгаа. Тэд ерөнхийлөгч Венсийн мэдээлснээр уг баримт бичиг нь ердөө 1 хуудас хагас урттай маш ерөнхий шинжтэй. Хэдий ч Ираны эсрэг авсан 20 гаруй хэмжээ хөнгөвчлөх чухал нөхцлүүдийг агуулсан байна. Америк нэгдсэн улсын албаны хүмүүсийн үзэж байгаагаар гэрээ хэрэгжснээр Ираны зарцаагцсан хөрөнгийг чөлөөлж Персийн булангийн орнуудын санхүүжилтээр 300 тэрбум долларын сэргээн босгох сан байгуулагдах магадaltaй. Харин үүний хариуд Иран улс хизээж цөмийн зэвсэг бүтээхгүй байх. Ливан дахь Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлүүдэд үзүүлэх дэмжлэгээ зогсоох шаардлагыг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Энэ хүнхийн гэрээ нь Америк нэгдсэн улс болон түүний гол холбоотон болох Израиль улсын хооронд томоохон улс төрийн хагарал үүсгэж байна. Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Дональд Трамптай хамтран дайн явуулснаар Ираны эрх баригч дэглэмийг унгаж удахгүй болох сонгуулийн өмнө өөрийн байр суурийг бэхжүүлнэ гэж найдаж байсан бол ерөнхийлөгч Трампын хувьд дайныг нэн даруй зогсоох сонирхолтой байна. Гал зогсоох уг гэрээг нэрээр нууцлсан Израилийн өндөр албан тушаалтан Израилийн хувьд маш муу гэрээ гэж тодорхойлсон бөгөөд ерөнхий сайдаас эхлээд Жанжин штабын дарга нь хүртэл бүх удирдлагууд нь энэ дүгнэлттэй санал нэг байгааг онцолсон юм. Ялангуяа Ливаны асуудал Америк нэгдсэн улс Израиль Ираны хооронд гол маргаан агуулсан цэг хэвээр үлдлээ. Ираны зүгээс бүс нутагт дайсагналаа бүрэн зогсоохыг шаардаж байгаа бол Нетаньяху Ливаны өмнөд хэсэгт Израилийн зэргүүдийг үлдээж Хезболлагийн эсрэг үргэлжлүүлэн хариу арга хэмжээ авна гэж мэдгдсэн. Энэ сарын эхээр Трамп Израилийн ерөнхий сайдтай утсаар ярих үедээ Бейрут руу цохилт өгөхгүй байхыг анхааруулж байсан боловч Израиль 7 хоногийн дараа дахин цохилт өгсөн 2 удирдагчийн харилцааг эрс муутгасан байна. Уг гэрээг зарлахаас хэдхэн цагийн өмнө Ливаны нутгаас пуужин харавсны хариуд Израиль нэм гарагт Ливаны нийслэл рүү дахин цохилт өгчээ. Мөн даваа гарагт Ливаны Кпар-Девнит хотод Израилийн дрон замд явж байсан машин руу халдаж жолоочийг нь хөнөөсөн талаар Ливаны засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн бол Нетаньяху үнийг 4 зэвсэгт этгээдэг устгасан ажиллагаа гэж тайлбарласан байна.